Ер нь парламент болгон өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө эхлэж бий болгож явах хэрэгтэй. Өөрөө энэ амьд организм. Тэгээ харамсалтай нь энэ парламентыг энэ 4 жил хэн удирдах вэ гэдэг асуудал дээр ямар ч хилцүүлэггүйгээр гар өргөхөр дэг хийцсэн юм байна. Хуулийн дээр. Парламентын арчлыг бэхжүүлэе гэж бодвол үнэхээр яах аргагүй шинээр бүрлдэж байгаа парламент болгон өөрөө өөрийнхөө асуудлыг өмнөх парламентын тогтоосон жаягаас өөрөөр шийдэх хэрэгчлөө нь бол заавал байх ёстой. Энийг бодно биз. Тэгээд их хурлын дарга болж байгаа хүнтэй холбогдуулаад 5 зүйл бол хэлхийг хүсэж ирсэн. Энэ тогтоолын төслийн саналтай холбогдуулаад хэлье. За, улсын их хурлын дарга бол парламентт ёсыг бэхжүүлэх үндсэн хуулийн гол баг нь байгаа. Ер нь бол энэ удаагийн парламентаар улсын их хурлын даргыг 126 гишүүнийх нь нэг байлгах энэ зарчим руугаа бид шилжих ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Улсын их хурлын дарга гэдэг хүн үндэсний аюулгуудын зөвлөлд орж парламентаас гадуур эрх мэдэл хэлэлтгийг бол одоо зогсоох ёстой хаа. Ер нь бол үндэсний аюулгуудын зөвлөл гэдэг бол ерөнхийлөгчөөр өдөрдүүлээд засгийн газрын гол гүйцэтгэх чиглэлийн байгууллагууд нь болон ерөө парламентаас төлөөлөх орох бол хууль зүйн байнгын хороо гадаад бодлого аюулгүй байдлын байнгын орноос төлөөлөх орохоос биш улсын их хурлын дарга тэнд тусдаа эрхлэлээ сууж байдаг бол бүтээсэл байж болохгүй. Үндсэн хуулиар ч энийг ингэж зааж өгөөгүй. Нэгдүгээр асуудал дээр энэ парламентын зөрөгтэй шийдвэр гаргана гэж итгэжээ. Хоёр дахь нь тусгай хяналтын дэд хороотой холбоотой чиг үүргийг сайжруулахгүй бол Монгол улсын иргэн рүү халдж байгаа тагнуул, цагдаа гэх мэтлэн олон байгууллагын гүйцэтгэх ажил гадаад бодлогын асуудал шиг гадуур өнгөрдөг болцсон байна. Тийм учраас энэ удаагийн улсын их хурл үнэхээр хүний эрхийн талд зогсоё гэж бодож байвал иргэнийхээ үндсэн эрх рүү халддаг энэ үйл ажиллагаа хянах хэмжээний чиг үүргийг хууль зүйн байнгын ороо юм уу эсвэл дотоод иргэдийн асуудал руу шийдэж оруулж ирэх энэ шинжилгээ үйл явцыг зөрөгтэй эхлүүлээрэй гэж би хүсэж байна. Гуравт нь парламентын засал бүхий ардчилсан улс оронд ямар ч парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйг холилдоод нэг байшинд байдаггүй. Тийм учраас энэ удаагийн парламентд зориг гаргаад төрийн ордноос засгийн газраа гаргана гэдэгт итгэж байна. Дөрөвт нь ер нь эвслийн засгийн газар байгуулагдах хэмжээний үг яриа албан бусаар явагдаад эхэлж явах шиг байна. Ийм тохиолдолд парламент өөрөө сулрана. Парламентын сул байдлыг нөхөхийн тулд парламентын хяналтыг сайжруулах зорилгоор аудит, хүний эрхийн комисс, төрийн албаны зөвлөх гэх мэтлэн парламентын хяналтыг бие даасан байдлаар ажилуулдаг энэ эйженсинуудаа одоо бүрэн парламентын хяналт зориулж зохион байгуулах ёстой баха. Ямар ч тохиолдолд аудит, хүний эрх үндэсний комисс, төрийн албаны зөвлөл гүйцэтгэх эрх мэдлээс ангид байх ёстой. Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байх ёстой. Тавт нь хуулийн засаглалыг тогтооё гэж бодож байгаа бол бид авилгатай тэмцэх үйл явцыг парламентаас одоо тэргүүлэх ёстой. Авилгын эсрэг тэмцэх энэ үйл явцыг тэргүүлэхийн тулд энэ удаагийн парламент өөрөө авилга ашиг сонирхлын зөрчлөөс бүрэн ангид байж илүү цэвэр манлайлалыг үзүүлээсэй гэж хүсэж байна.